Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатарт 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 2-ны лав гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой Мөгийн Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнхцэцгийн төвшин баярнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамтдаа илүү амттай 20 жил гэсэн уриатаагаар Эден компани за мөн Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop-ийг мэн хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв нохоонд хил заана гэдэг сэдвээр ярилцсан. За ер нь бол бүгдээрэнд нэг юм авиас л өчөж байгаа юм л да. Тэгээд тэр нь болохоор нохоонд янз бүрийн командыг ягштал сургахаас гадна хамгийн хэрэгтэй 10 өгүүлбэрээр яриулж чаддаг болсон. За та ямар нохоог үнэж туслахаа болгож сонгох вэ? Яагаад? Нохооны үйлдвэрүүд бол мэднэ тийм ээ? Овчаркаас өөр мэдэхгүй шин. За овчарк пудл гэж бас мэднэ. Нөө аяганд багтаад идэг жижиг хэнийг чи юу гэдэг вэ лээ? аяганд багтдаг тийм нохоо гэж. Аяг нохоо байд юм аа, халаасын нохоо байдгийг өсдөггүй. Идэх нү чи. Би яг тэр аяганд багтаад нохоог авлаа. Аяганд хийхээр л тэр аяг нохоо авъя. Юу амар нөгөө зэрэглэгээ. Аяг нохоо ч гэж. Аяг нохоо өгч. Кармалж явж байгаа идэх намайг өгөх юм бол шууд аягтаа тавал дээрээс нь хөмрөөс галах. Чаг пэч нь чи. Энийг үзүүлээ надаа. Нохоо байхгүй. Нохоо нүртэл ингээ нэг юм аяг нохоо. Яах нь вэ? За чи яагаад тэр нохоогоо сонгож байгаа? Яаж идэхгүй байх вэ? Яа өөрийнхөө төвчээрийг шалгах чам. Идэхүү болох уу? За болий доо. Шарж идэхгүй чанж идэхгүй. Гамлет болох гэдэг юм шиг. Нохоо аршихгүй гэсэн шүү. Нохоо чи зүгээр өөрийгөө сургасан дээр юм байна. Яаж энэ нохоог идэхгүй байх вэ? Би тэр нохоогоор мөнгө хийн. Тийм үү те. Тийм. За Мөги Мөнгө хийхгүй бол яг идүүлнэ. Угаасаа мөнгө олж ирэхгүй бол идүүлсэн. хүний л ойлгодог болсон мэт тий. Чи л одоо ойлгуулсан шүү те. Би хачико нохоо аавна гэж бодож ирсэн бол. За. Хачико гэдэг хачиг байдаг юм аа. Юу гэнэ? Юу гэсэн бэ сая? Мөгийг таах гээд аргаа барч. Юу гэсэн бэ? Хачиг байдаг гинэ. Хачиг үзэж байгаагүй юм уу? Хачико нэртэй юу байдаг вэ гэсэн чинь хачиг байдаг гэдэг. Миний хачиког идэхгүй шүү хөөе. Би ер нь Намайгаас нохоо намайг гэж намайг идүүлэхгүй бол би бүр төвд мастип авна. Мөгийг эхлээд яагаад гэдгийг сонсчмоор байна. Яагаад хачико юм? Яагаад хачико юм бэ? Хүүхнүүд амар дуртай байдаг гэсэн. Нохонд Эмэгтэй өвчөө намхаа. Тэрийг хөтлөө явж хүүхнүүд анхаарал хандуулна. Тэгээ хүүхнүүд кул залуу харагдах юм уу? Хүүхнүүдтэй амар гоё харьцдаг гэсэн хачико. Тэгээ хайрын татдаг. Одоо тий манай 11-т юм хачин гэж явдаг нохоо байна шүү дээ. Зүгээр явж байгаа шүү дээ. Хөтлөө явж байгаа. Тий. Булдог шиг. Тий. Тэгээ гэж яв. Тэр архираад байгаа мөчгүй зүгээр л зайл явж байгаа. Хөтлөөд явж байгаа. Тэр мөө Тэр мөрөө хайчууд бол манай 11 ч шиг. Хаваа гэдэг балиар юм байдаг штэ. Балиар ч багууд. Хөөрхөн юм байдаг штэ. Ууг нь харахад хөөрхөн л дээ. Тий. Жижигхэн нэг юм хуруу шиг хөлтэй нөхөр чүчүчүчүг явдаг. Тэр чийс хамгийн айш муутай нохоо. Би тэрний хөлийн харахаар номын шууд мүлчих байх талж байгаа. Ерөөсө байнга зүгээр хажуугаар нь хүн ингээд өнгөрөхөд гарав. Тий. Залаатай. За төвд ямар юм гинэ? Төвд бастип мангар том нохоо байдаг шүү дээ. Аслан шиг том Баахар гэсэн. Төвд банхар юм уу? Ер нь баг бюро шиг үү? Яагаад? Үгүй ядчил номод идүүлэхгүй тэр чинь. Тэр чинь өхөн амтнд лөө дайраад байвал яах юм? Та дийлэхгүй шүү. Ууг нь номхон нохоо. Ууг нь бол номхон нохоо байхгүй юу? Та ингээд төв фестивал ингээд идүүлчих واخ. Хөлбөрөө дайраад изаг өвлөж. Бюро шиг гэдэг. Зүгээр номгийн шалтгаан амар гоё яваад. Хөлбөрөө дайраад яах юм? Бюро шиг юм байна гэж идүүлж байгаа шүү дээ. Яа үлийн эцэндээ авчлаа штэ. За идүүлэхгүй одоо нөгөө ярьдаг л олгохоос Йоо. намайг ихчээ намайг битгий дээрээ. Би бас тийм нохооны үйлдвэр сайн мэдгүй. Гэтэ нэг хөөхөн нохоо ингээд манай байранд айгүй олон айлд байдаг. Голден ямар юм гинүү? Retriever. Нэг Тэлэр гэдэг тийм. Golden Retriever.
Ротилер л гэдэг ийм тий. шар нохоо байгаа. Тийм. Хурд ийлэх ротилер гэдэг баггүй. Golden Retriever гэдгийг. Golden Retriever. Тий, Retriever. За. Хамгийн ухаантай нохоонуудын нэг л дээ. За би тэгвэл тэр нохоог авлаа. Гэтэ тэр зүгээр л ингээд надад нэг юм би ч бас нохоноос айштэй тий. Тэгвэл лифтэн дотор зөндөө олон тааралж исэн мөртлөө яадаг ч үдэ нэг юм хөөхөн дүлгөөхөн нохоо байлаа штэ. Тийм. Ер нь бол хүүхдтэй тийчээхэд хамгийн зохимжтой нохоонуудын тоонд ордог. Би тэр нохоог авлаа. За одоо яа штэ тий. Одоо яах вэ гэхээр за ингээд нохоонуудынхаа сонголтыг хийцээ. За мөн Чи гота. зүгээр л нөгөө нэг нохооноос айхгүйгээл тэрийг сонгочихж байгаа юм уу? Гэхдээ тэр зүгээр л нэг тийм зөөлөн тэгээд юм амрал нохоол авахгүй да. Дүлгөөхөн, Тийм дүлгөөхөн. За хамгийн эхлээд ямар 3 командыг заах вэ? Танд ашигтай л команд байх ёстой шүү. Тийм үү? Эхлээд эмэгтэй хүн рүү гой хар гэлчигээд За. Асуура шаар яасан. Тэгээд тэр би ингээд дахин заа аядан гоё эмэгтэй байвал ингэчингууд ингээ хөөрхөн харна. Тэгээд очиод ханцуунаас нэвтэйхэн татаж авчраа миний хажууд суулгана. За хоёр дахь команд нь за. Хоёр дахь команд. Аха, гурав дахь. Гурав дахь команд нь ингээд эвтэйхэн өвдгөн дээр нь миний гарыг ингээ 100 авчаа тавиулна. Бодж байна. Чамд бол үнэхээр ашигтай юм. Энэ одоо нохоо ингээд байд юм ба гэж. Энэ нохоо шат тэнгээ. Нохон гомдоо сүлдө тэхээ болчих намайг дандаа таньдаг гэдэг. Дөрөвд команд нь бол номин харвал шууд хууц. Чамайг идэх гэж байгаа юм байна. Бүр номингийн зургийг бүр ингэ өдөр болго харуулад энэ хүн чамайг идэнэ. За. Би бас наадах чинь санаж. Тэгэл номиг харахаараа гаслаа л тэгэл. За. Миний хувьд бол эхлээд ямар ч хэлсэн нэг өөрөө тэр нөгөө манай боловсон 0 байгаа шүү дээ. Тэр нь бийцсаад усаа татаа сургачих. Нэгдүгээрт нь. Бас тийм ээ. Нохоогоо. Тийм. Тэгэхгүй бол тэр чинь өдөр болгон салхинд гаргаад маалган шээлгэнслээ зүгээр. Өөрөө тэр дотроо уучраа болдог болчиход амар байгаа байхгүй. За хоёрдугаарт нь гэх юм бол хоол хийд гэж сургамаар байна. Яг ингээд орой очиход сайхан хоолтой байж идэг бол амар байгаа байхгүй. Хоол хийдгээ сургачмаар байна. Салааныхаа зам сургах модох хийж байгаа. Баруун солгоогүй юм гэрчээл тэгээд сурчвал их амар. Тийм Япон аним байдэн шүү. Муур нь ингээд өндөр хүн шиг том болцсон заяо. Тэгээд эзэнтэйгээ хойлох амьдардаг. Тэгээд эзэн нь орой ирэхээр ингээд хоолыг хийцэн байдаг. Тэгээд эзэн ингээд согтуу ирэхээр ингээд хувцсын солиод нүүр мөрийн цэвэрлэж өгдөг. Өө юу гоё тий. Тийм мууртай аним. Гуравдугаарт нь яг өглөө ингээд жоохон дотор муу зууг хөвчж байгаа төрөгч онгоолгоод нэг юм хийгээ аваа ураад ирдэг. Тийм л болгоцгод одоо тэгээд болох гол байна ер нь. Танаа тавч тэгж чадах байхаа тий. Манай тэр мангар шиг юм уу? Тэр чи амар. Хоцч моцглоороо зүгээр газар хөдөлж байгаа юм шиг юм болно шүү. Байшин дөрөгдөл. Байшин дөрөгдөл хуц. Тэр чи ямар ч чиний нохоо одууд байна шүү дээ. Явандаа эзэн нохоотойгоо адилхан болдог гэж байгаа шүү дээ. Нохооны эзэнтэйгээ юу? Чиний нохоо намайг нохоо бол дан гийгүүлэгчээр ярина. Гарав гэж ярьдаг. Миний нохонд ямар ч гийгүүлэгч байхгүй. Дан их шиг өв хэд бодлоо. Номисиг нохоод юу ч сургаж чадахгүй шүү. Нэр чих юм чинь 7 хоног жоох 3 хоног тисгээ байгууд чадчих юу чадчих. Үгүй би тэр нохоогоор чи мөнгө олно. Эзэнтэй босгоо яхаад байгаа. За миний 3 нохоо мөнгөний их усүрээ чанд идчихээ. Миний 3 команд тодорхой болсон те. Амар болсон. За хамтран хэлэгч ярьсны дараа номоо дээр өргөжлүүлье. Улаанбаатарт 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Манай дөрөв хөтлөгчийн хинээр нь нохоогоо сургуулуулах вэ гинэ. За ад мөнхөт бэдэн номон бэдэн гэрлээ гэдэн анжгаа. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр хамтдаа илүү хамтдаа 20 жил Эден компани хамтран ажиллаж байгаа. За Монголын нөхөн сэргээдэг түүхийд байгалийн зэрлэг жимс болон таримл жимсээр чанамал өтөрүүлсэн шүүс үйлдвэрлэж зах зээл жимсний онцгой хамтыг хэрэглэгчдэд мэдрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Эден компани түүхт 20 жилийн жил тохиож байгаа. Тэгэхээр Эден компани үйлдвэрлэдэг амтлаг чанамал нь бол хэдийн одоо хүмүүсийн мэддэг чанамал болсон. Тэгэхээр бөөрөлцгөн, гүзээлцгэн, анс, нэрс, үхрийнүүд гэсэн төрөлтөөр хэрэглэгчдэд хүрдэг бол өтөрүүлсэн шүүс нь жацраг нь үхрийнүүд, анс, нэрс, олон жимс гэсэн 2 литрийн савлгаатаагаар
болон 450 мл-ээс авалгаатаар худалдаалагддаг байгаа шүү. Чи ингээ бүгд хэрэглээ бид нар юу Тэг яах вэ? байхгүй бүр нэг юм. Өө энийг яриач. Энэ хамгийн гол point чинь нухарч штэ. Нэр baby goody гэж жоох зайтай л бичсэн болохоос нэг үе шүү. Тэр холбоо үг гэдэг. Тэр өчигдөр яалчгүй энэ номингийн хийсэн гайл та. Тэгээд амар зайтай тэгээд дундуур нь нугалцсан байсан байхгүй. Тэр тийм үү. би ихэнтэр ингэсэн шүү дээ. Хамтаа илвантаа 20 жил Эден гэдэг. Тэгсэн чинь би шал өөр юм бодсон л явж илээ шүү тэр. Энэ Эден компани Baby Goody гэдэг хүүхдийн нугш нь бол манготог үзэлцгэнтэй, чангаанцтай, гадалтай гэсэн дөрвөн төрөлтэй. Дөрвөлөнгийн луунгаар баяжуулсан. За яг тийм. За. Тэгээ таг нь айгүй хөөрхөн лего тоглоом болдог гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээд лего ахуулъя гэлээдэн шүү тий. Тэгэхээр ер нь болвол айгүй санхүүгийн сахилга баттай эцэг их бол лего тоглоом авч өглгүүгээр зөв шууд нухаш авч өгөнгөө тоглоомын давхар аваад өгч чинь гэсэн үг байхгүй юу? Энэ жижигхэн тэгээд нөгөө Монголын үндэсний үйлдвэрлэл учраас жоохон хямдхан бусдын юм ижил төстөөгөөс бол хамаагүй хямдхан. Тэгээ ер нь харахад бол яг гадаад маш олныг аваад өгчхөд л те дороод тэр муу таг чинь цугларна штэ. Тэгээ угаасаа эний чинь биш үү те манай тэр одоо ихчийн хүүхдийн хүүхд миний хувьд одоо юу юм бэ? Юу ч хэлэх юм бэ? Ихчийн төрсөн ихчийн хүүхдийнх нь хүүхд би Хаяал. Үгүй штэ. биш би тэр төрсөж байгаа хүүхдийн үед би нагц их чинь аахгүй юу? Тэнгүүд тэр Чиний зээ штэ. Чиний зээ. За манай зээнүүд энэ чинь зүгээр шууд дор нь гэж сороод идчихсэн юм бэл. Гэхдээ ер нь бол ингээ хайр цагаар эдгээр чинь одоо номин бол хайр цагаараа бүр хямдарчдаг байхгүй юу? Хайр цаг навахад тэгээд авчвал дээр юм бэлээ. Яг тэгэхээр эдгээр байн гамттай мэдэх гээд хаасаагүй чихэрлэг юм байдаг болсон шүү дээ. Тэгэхээр амттай мэдээ гэхэд нь бол одоо эдгээр чинь нөгөө нэг яг дан ногоо бол идэхгүй заяа. Тэгээд махаас идэхгүй. Тэгэхээр нөгөө нэг амин дэмээр дутагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ястаа өдөрт нэг юм уу хоёр нухашмаа гэж чихрийн оронд өгчих юм бол таг нисэгтэй дугаа идэг юм. Амын таг. Хүүдэд өгөхлөөр айгүй тийм байг нэг магадaltaй байхгүй. Гэртэн байг байж идэг бол хүүхд тоохчгүй. За тэгээд хаяа нэг ичаал тэгээд нэмэлт сахаргүй, хугацаа уртсагчгүй, өнгө амт үнэр оруулагчгүй ийм натурал бүтээгдэхүүн юм байна. За тэгээд та 7711 5225 за захиалга өгөх болон хамтран аль сонирхолтой бол 99.4 75 72 гэдэг утсуудаар холбогдоорой. За тэгээд Baby Goody жимсний нугш гэж бичээд Facebook пост руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамтдаа илүү хамтдаа 20 жил гэсэн уриатаагаар Эден компани хамтран аярлаж байна, баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа нохон хил бишээ юу лээ нохон ямар юм блэ? нохоо сургагч. Нохоо сургагч болсон байгаа штэ тий. За би ч одоо юу нохоондоо зааж өгөх 3 команд илүү тий. За би штэ нохоогоо дуулалт сургана. За тэгээд сайхан одоо жинхэнэ утгаар нь тэгээд надгүйгээр тэр хоолныхоо мөнгийг олж явах хэрэгтэй байхгүй юу? Окей ойлгож байна уу? Би чамайг одоо цуг каракод орох гэж байна. Тэгээд тэр чин гадаа гаргаад тавьчин тэгээд энэ тэнд олон түмэн цугларсан газар сайхан дуулаа тэгээ урдталтаа ингээд нэг юм тавьсан те тэгээд тэргээ 100-аар түрээд ирдэг те ингээд сурагчин заяа тэгээд тэгэхгүй бол нохоо олмолч амар үнэтэй юм билэ өөрөө хоолны мөнгийг өөрөө олж ирэх хэрэгтэй байхгүй за дуулуулаа сурагчин хавар болсон зүгээр эндээс солиод хэлдэгнээс үг дээр За зүгээр энэчнээс эхлээл муурны ядаг ятчих за чи өөрөө дуулдаг болно зүгээр фантастик тэгэнгүүтээ юу яана ороо засуулж хураалгаж сургана өглөө ороо хураах орой оролцож харлайтай ажил байхгүй чи чи бүр ороо хурааж засдаг юм уу? Тэгээ яах юм Юу гэсэн тэртээ тэргүүл тэгээд орой очиод унтын шүү дээ. Тэрийг буцаад засчаад. Ахаа тэр чин таны л хүмүүжил. Арч угсаа ингэ байнга засаад л байж байхгүй юу? Юу гэсэн энэ тэр чи одоо ингэ танах ингэ бүтээлхтэй юм шүү дээ. Юу гэрлээ чи өгнө нэг юм хүнчлэнүүд ингэ цагаан удныг ингэ хөл тавьдаг байхгүй. Тэгээд хүнчлэнийхээ өвдөд гоц моцоо хураа. би том өрөөнд буудан дээр унттیں۔ Тэгээ тэр чи ямар дэлгэж чачаад явчлаа нь штэ ямар. Би зүгээр ингээл ганц ингээл болчихдээ шүү дээ. За сайхан юм аа. Уулын том ортон сайхан юм уу? Сайхан. Ямар зовлонтой Гоё юм юм уу? Гоё. Аач тий. Тэр чинь нэгээл тэр доотлол мотлын татаж гаргаж ирж байгаа л хүнжил мөрлөө хурааж мураан тий. Лайл амжилттай байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийг ороо хураалгаж засуулж сургана. За тэнгуүтээ 3 дахь нь болохоор шүү дээ тий. Өөрөө хасаахан хаалгаа онгоолгоод гадаа гараа салхилаа. Тэгээд шээж баачаад орж ирдэг болгоно. 0 доош би засуулахгүй шүү. Биш нөгөөдгий чи хүн улгаал аваа явуул яах юм. Гү штэ. Гихгүй штэ. Тохиололтой. Хүн ойртгол танихгүй мань хүн ойртгоо юм шууд тохиолно асна. За. Шишиг дэлтё гэдэг байгаа. Тий айгаа зухтаж шүү хүмүүс. Яа, би яг ингэж бодсон чинь жоохон болохгүй ч юм уу? Би нөө халаасны улгаач болгож хийж чадахгүй юу? Тэгэхээр арай болохгүй юу? Болно шүү дээ. Болно. Болно шүү дээ. Бүх юм боломжтой.
Чи юу төлөө? Хатаасныхаа аяганд багтдаг нохойг хатаасны болгооч болгочлоо. Тэр чинь дээл угаасаа хөөрхөн идэвхтэй юм чинь. Чаавс тэгэл нэг боххгүй байна. Одоо ер нь хүмүүс халаас юу ах юм? Тэгээ номид бол тэгэл тэр бохнуудаа улгаас бохнуудаа авчраад энэ сансрын нөгөө нэг автобусны бодлоо дараа. Баа веб тамхи зугаад ирдэг. Тэднийг зараад хичээнийг авдаг уу? Тэр нэг муу амтэн чи гар уцвал даахгүй. Ер нь одоо Хүмүүс караванда заяа хизээч бэлэг мөнгө авч явах болсон. Одоо тэгэнгүүтээ караванд нэдэг юм ерөөсөө саяны мөгийн дээр хийлсэн юмнууд. Веб байгаа, тамхи байгаа, карт байгаа. түлхүүр байгаа. За тэгэнгүүтээ карт нь ч уцсных нь артал мартал шүү. Уцсаа байгаа. Тэгэл өөр юу ч Юу карт Машины утсыг түлхүүр байгаа. авчи. Карт машины дэлгүүрээр дээр нь авна штэ. Тэгэл ийм олтлоо гээл дэлгэрүүнд нь авчи. ер нь өштэй жишээлбэл миний карван Тэгэл шагналын мөнгө аваад ийн. явж идэг шүү. Нөөцөг үзээд Сальбитгэл бүхэл 20 төгөөс хоёлаа цөм хийлээ. Тэгэн штэ. Хоёулынх нь орлого өнөөдөр хэдүү. Энэ гэрлээ хичээлээ гэсүсний дэлгүүр аяч өндөр авнаа. Тэгээ би энэ жижиг чсэндээ өөрөөсөө 3 дахин хүнд имийг зөөдөг чадвартай болгоно. За тэгээд нөгөөдг нэг бохулгаалаад ирэх хөдөлтий. Алаач шиж аваа. Би өсөөтэй энэ чи шиж аваа. За хоёр. Харин тий. Өөрөө Нэг жижиг юм багаж ирж байгаа мó чи. Өсөөтэй штэ би жоо иччих шүү. Хоёр болсон. Йой. тий. За одоо 3 дахь нь болохоор за гэрт нэг юм хийлгэнэ бас. Гэртээ шээж балахгүй. Хүүхд хоёр ч бүр гэр мэртэй юм уу? Уг зүгээр явуулсан. Ямар Аяг нь хомхоотой гэхээр яг аваа яах гэж гэр мэр гэхээр бас уучаар овоо уулгаач байна уу? Би тэр ногооны чин гэрийг аягаан л гэж утсан шүү. Би тэгээд бас аяг нь Чи амьдрал шүү дээ. тэгээд нөгөө нэг усан дордог том төмпүүд байдаг юм уу? Бид хоёр ч нас гэртээ гэр оронтой шүү дээ. Хоёлаа аяг нь. Хоёр ч гэр оронтой. Тий. Тэгээ гэр орондоо шээж. аяг нь нохоо гэдэг тэгэхээр би одоо чамайг нохоондоо хоод хийгээд идчих юм Тэгээ байна. ер нь манай нохоо ч угаасаа ингэж гэлжилт мэлжилт байхгүй заа. Угаасаа цаанаасаа хүний хайрыг татна. За за. Тэгээ тэр хайраа татал байж идэл тэгээд халааснаас нэг юм аваад авчин тэгээ. Ямар юм юм бэ? Чи баг Хоочин хоочин ингээд бусдын хайрыг татаа чи халааснаас босгоод байгаа. Үгүй би би хулгайлах юм бол шууд баригдана. Тэгээд чи хайрыг татчихад яаж халааснаас нь юм хулгайлах юм? Тэгэл харин энэ чадварыг суулганда За. За. Тэгээд хоёр дахь нь юу лээ? өөрөө жижигхэн битээ байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр өөрөөсөө 2 3 дахин хүнд юм зөөх чадвартай болгоно. Эхнийх нь халаасны болгооч болгоно, хоёр дахь нь хүнд юм хулгаалуулдаг болгоно. За, гурав дахь нь юу юм? Тэ гэр орондоо шээж балахгүй. За. Одоо нэг аягантаар бааж шээ шүү дээ. Наад чи. Жордлоонууд унаад халаа бодсон шүү дээ. Хамаагүй урсаад аягандаа байгаа ч чи би аяган цэвэрлж аяг бол болно. Гэр орж шиг. Нөө аяга хэлж байгаа маа аяга хэлж байгаа. Чаавстай. Үүрэндээ бааж яана гэж. Үүнээсээ гадагшаага баашиж болохгүй. Дундаа нэг аягтай. Орог тавьчаад аяг хаваачаад авах юм. Хамгийн амар нь энэ заяа. Миний хөш гарч. Нөгөөдг нь аягантаа бааж яжлаа. Наад чи өсөглөө орж ирнэ аваад өнгөчихнэ. Юу гэжтэй энэ чинь баасны аяг гэж тустай байна шүү дээ. Юу аяг болгонд байгаа явуулч идэв. Тийм уус. Тийм. Түрүү чи одоо аягтай юм уу? Гэр орон гээд аягандаа гэсэн шүү дээ. Йой. За, Улаанбаатар одоо шинийг номин цэцэгт нар үзүүлчихтэй ямар хэцүү вэ? Гэхээр чи биш Чи ч өөрөө ингээд халаасны уулгаач болгоно гэх юм чи. За, Улаанбаатар Хамгийн мөөгийн ах юм их хулгайлах болно. 17-30 минут болсон нусны альж байна. Зовоод тэр. Могийн кармад юу ч байхгүй. Нөгөөх нь нустай. Миний кармад Мөгийн карманд би юу гэдгийг хэлэх үү? Задгаа нэг 10 15 бол явж штэ. Үгүй одоо тэр бэлэн мөнгө авч явахаа болцсон. Наад чи өөрөө нөгөө нэг дансаа эзэмшдэг болцсон. Бэлэн мөнгө авч явахаа болцсон надах чи. За одоо мөгийн карманд нусны альчир байгаа. За күрдгнийхэн карманд тамхи байгаа, бох байгаа, зожиголох байгаа. Өөр юу ч байхгүй. Оо тийм үү. одоо тэгээ Тэгээд нөгөө үлийн цагт Карт нь байгаа мó? Үлийн цагт бэлэн байгаа. Карт байхгүй. Карт ашигладаггүй шүү. Зүгээр яг дансаараа л мөнгө шилжүүлнэ. Тийм үү. Могийн карманд бол нэг хідэн амаа харьцсан салбитг бол байгаа. Байхгүй. Наад хүн чинь байнга нусны альчууртай явдаг. өглөө орж ирэхээр гэрлээ карман нэг. За карма удлах та. Яах гээд идэв бэ? Бүгдийг гаргаа тавиад Карма мармага урт мэдчихэдэг нэрээ. Амар мөнгө авч явах байсан. Харин тийм намайг хэлсэн юм чи. Одоо мөнгө авч явах болооч. чаавстай.
Хөөе нэг 10 15 настай төрөлөө явж байгаа ч. Бас 10 15 уулын 40 болсон. Номын ингээд дараа Дэмжээ 40 өрөөд лимит. номын 15-таа явдаг байх үе саягдсан байгаа. Тийм байж тээ чи, тийм байж тээ. Өөр тэрэн дээр гацсан. Тэр үе дээр гацсан. Том ядуу санацсан биш тээ. Йоо. За, Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Дидиш компанид Дидиш компаниас хэрэглэгчдийнхээ өсөлтөөр төхөөрөмж шинжлэх хаяныг 4-р сарын 1-ээс эхлүүлсэн. За энэ шин төхөөрөмж нь өөр дээрээ санах ойтой, кино сантай, хүссэн нэвтрүүлгээ бичлэгийн хадгалаад хизээд үзэж болох боломжтой. Монгол орны хаанаас ч цагаагаар мэдээллийг шууд авах боломжтой байна. За дэлгэрэнгүй мэдээллийн 77 77 14 34 болон өөрсдийнх нь одоо Дидиш хэрэглэгчид өөрсдийнхөө лавлах болох 14 34 дугаар руу болон Дидиш Facebook хуудаснаас мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн нэмжээ ажиллагч Дидиш баярлаа. За гэлээ. За нохоонд хэл заанаа үргэлжилж байна. Анжгаа дээр асуулт тавьсан. За та ямар 10 өгүүлбэрийг сонгон нохоондоо заах вэ? За хамгийн нэгдүгээрт. За Яана номон ирлээ зүхтаараа гэдэг өгүүлбэр заана. Ерөөсө номонгийн зургийг харуулж байгаад яг тэрийг заана. Тэгэхгүй бол миний нохог яг өвлийн чинь номогийн нохоос тий эвгүй ма тий нохоо нь хулгаач өөрөө нохоо бариад идчихмаа. Ерөөсө номонгоос нохоог хамгаалдаг гэдэг чи одоо ерөөсө баг одоо даатгалын компани байгуулсан ч болохоор болж штэ энэ чинь. Ямар амар апасны зон вэ тий. Амар байгаа байхгүй юу? Тийм диггис нохоо хүртэл айж ирсэн. Өөр арга байхгүй. Одоо наад чи тэ ингэ Дотрооныг туулаа шиг юм байгаа биш үү? момхон орон дээрлэхэл хөргээд идэх гээд байгаа байхгүй юу? Өслийн чи таарна гэдэг тэгээ хэмжээг нь аваад сайхан өвлөө. Сайхан бэрөө яг манай таарна. Амар юм байсан. Бэрөө. Нохоо гэж харахаа болцсон. Номын лаваа. Тэгний өгүүлбэр нь тэр заяа. Хоёрдугаар өгүүлбэр нь болохоор Өөр ингээ хуруугаараа ингээ тоолоод яваарэ. За хоёрт нь болохоор Хуруугаараа тоолохгүйсэн ч болно. Дотроо тоолчтой. Дотроо тоолчтой. Гэрлээ өөр шиг л болох гэдэг л заавал хуруугаараа тоолч. хоёрт нь болохоор ингэн. Йоо. Хүмүүстээ сайхан бэлтгэлүүлж сургана ямар ч байсан. Сайн байна уу та би номхон дүлгөөн ааштай нохоо шүү гэд. Тэгэхгүй бол нөгөө мангар том хар юмнаас чинь хүмүүс дандаа ааштай тэгэл мэдлээд сурахгүй бол годомжинд явж байхад амтэн хүн ад шоу үзээд байх байлгүй дээ. Тэгэл хүн ингээд ойртонгод сайн байна уу би номхон дүлгөөн ааштай нохоо шүү надаас битгий агаарай. Тэгээд ингэж сургана. Йоо, юу гэсэн ч үгүй гэрлээ нөмөө хоёрыг сургасан үнд нохоо сургах ч явах мана пороо гинэ. Йоо. Хоёр бүр нохооноос доор гэж. Харин тиймээ дээ ёо. Хурыг босч шүү. Йоо, За энэ ч 10 өгүүлбэр арай юм байна. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд юу яана. 8-ны хэл сургая. Би ер нь гайд. Манай зохиолч 10 гэсэн байна. Загаж нь билээ. Тэг гайд болгоно. Машиндаа суун уу? Жууч гайтай байхгүй. Жууч тэгээд тараад адгуулчдаг. Тэгээд ирэхгүй. Гайд болгочвол амар Зохиол дээр яг хуруугаа дар гэсэн юм. Нөөц дагуулч бүгд нь хормоосоо тавиад. Одоо додоо хуруу үлдсэн. Машиндаа суугаарай. За. Доо. Өгөөсөө 3. Доо үлдсэн. За. Хоолндоо ороорой гэн заяа. Тэгээд нэгэ 100-нд ороод яваарэ гэн заяа. Зузаан хувцас өмсөөрэй гэн. За тэгээд өнөөдөр нартай усны хувцас аваарэ гэд. Гэх мэт ийм дандаа ийм аялал жуулчлалын юмнууд сургана. Дөрөв За үлдчихлээ. манай эзэн тип өгөөрэй гэн заяа. Тэгээд арайч намайг орхихгүй байгаа зү надад хоол өгөөрэй гэн. За тэгээд манай жодоочд юу өгөөрэй? Тип өгөөрэй гэн. Ой ямар хэцүү юм бэ тий. Харин тийм. Яа бүр манай хулгаас нохооноос дор юм биш тий. Тип авахгүй болохгүй штэ. Би ер нь тэгээ орой олонгууд автаа сайхан амраарай гэн. Йоо. Жинхэнэ супер гайд нохоо гарч байгаа юм да. Зүгээр энэ нохоотой цуг аялалд явахын төлөө хүмүүс наашаа ирнэ. яг шүү дээ. Нэрээ шүү. Анжгаах нөмөө хоёроос үнэхээр юм өөдлөхгүй те. Лайтай ямар их тип авти ядаргаатай ингээ би өөр үгэн. Оо анжгаагийн гулгч нохоо яа. Тип өгөхгүй бол Тэр бэрийг бас гайд нохоо
гэж чинь. Тэгээд нөгөө таарахаараа би дүлгөөд хаа тиймгээрээ. Манай эцэг бүгээрээ. Манай эзэн дүлгөөн хүн тип өгөөрэй. Ямар их үлдээгээрээ. Энэ хоёр үл ингэж л таарна. Нэг нь хулгай игээл нөгөөд нь гуйлахгүй гад. Хүмүүсийг те манай нохоо ингэ хоолндоо ороороо гарч ирэхдээ надад юм мартваа. Хаадаг зүгээр ижилхэн наадсан. За манай нохоо ч юм бол тий танаа нохоо гуйлах чинь танаа нохоо хулгайч манай нохоо бол бас ч гэж хөдөлмөрөөрөө тэнд мөнгө олоод байгаа шүү дээ өөрхөн дуу муудуулаа тий. Тэнгүүтээ одоо эхний ээлжинд дуунуудын дуулууд сургана гэдэг чинь бөө ажил байхгүй юу? Тийм тэгээд за дуулаа сурцсан нохоо нэг өгүүлбэр сурах бол 10 өгүүлбэр сурах юм юу эдийн тий. За хамгийн нэгдүгürt нь хайраа гэдэг үг хэлбэл сургана. Ер нь бол тэгээд мөнгө төл гэдэг үг хэлбэл сургана. Одоо за би сайхан дуулж өглөө мөнгө төл. Мөнгө дуулаад энэ чинь мөнгө авч явах хэрэгтэй шүү дээ тий. За тэгэнгүүтээ тэгээд нөгөө орцны хаалга ингээ код модтой үед нөт чинь өөрөө гар салхилаад баач хийж ирж байгаа шүү дээ. Тэгээд хаалга онгоолгоод өгөөч гэдэг үг хэлэлээ сурах чинь. За тэгээд хэрвээ хулгайч малгайч одоо номин цэцэг тийм ээ ойртоод ирэх юм бол тийм ээ чиптэй шүү гэдгээ хэлнэ. Тохиолдолд ажлын шүү гэдгийг. Би өөрөө өөрөө гадуур явахгүй. Манай би төлөөлөгч гадуур явна. Надад ойртвол тохиолдолд ажлын шүү гэдэг үгийг хэлээ сурах чинь. За тэгэнгүүтээ Чип хамаагүй шүү. Намаа цэцэг юм бэ чипнээ заагаад. нохооноос айдгүй хүн чипнээс айдаа юу? Чипи салгаа шин. за тэгээ ямар нэгэн аюул асал тохиолдлоо цагдаа гэдэг үг заагаад өгчин. Цагдаа тий цагдаа тэгээ эсвэл соос ч гэдэг юм уу тусламж гэдэг юм уу тий. За тэгэнгүүтээ тэгээд надтай одоос нэг хөрхөн тий нэг би ч одоо ингээд одоо тун удахгүй гэртээ ганцаар амьдардаг боллоо да. Тэгэнгүүт ядаж орой ардаас ирэхэд ядарсан уу ч гэдэг юм уу те нэг юм гоё. Сайхан юу вэ гэдэг. Тий ингээд сайхан халамжлаад гэрлээч нэр хуруугаа дардсан юм байна. тэгж байгаас те за 6 хуруугаа дараад явдаг юм байна. За тэгэнгүүтээ долоод нь болохоор зэрэг нөгөө нэг мэдлэх одоо баяртай сайн байна уу гэдэг үгнүүдийг одоо явахтаа хэлдэг те амар гоё соёлтой нохоо болгоно. За тэгэнгүүтээ та өнөөдөр их гой харагдчих шүү гэдэг үг зааж өгөн. Яагаад гэвэл хинт ч хэлсэн энэ айгүй гой урам өгдөг үг байхгүй. Та өнөөдөр их гой харагдчих шүү. За тэгэнгүүтээ өдрийг сайхан өнгөрүүлээрээ тэгээд одоо орой болоод тэгээд сайхан амраараа ч гэдэм үү те нэг ийм үгнүүд л заадаг ч. Усанд ороод гараад ирэнгүүт та өнөөдөр гоё харагдчих шүү. Тэггүй яхах хонгор мэнаа. Тэг юм байна. Нохотойгоо яриад явчих те. Агуу ярагдчих шүү. За ичээ. Намайг тэгэх юм бол юу сажаараад байгаа хэдлээ чамааг. Оос нөөс баярлал ич. За нөмөө хуруугаа дарна шүү. Би бол тийшээ те. Угаасаа яа нөөник хүнийг магтаж сургана. За. Яг одоо ингээд тэнгуут магтаж сургана. За тэ надад ингээд гоё мой те. Та ямар гоё юм бэ хөөх юм бэ гэд. Тэнгуутээ тусламж гуулгаж сурна. Би төөрчлөө. Одоо хүнээс тусламж аавна. Тэгэхээр ч одоо нөгөө нэг юу ахгүй юу? Тусламж авахаасаа өмнө гიშгэгдээд өгөхгүй л бүдэл нэг. Харин тэр жижиг хэмжээ тусламж аваад одоо нөгөө бусын хайр халамжийг хүртчихэж хулаа хийхэд ажилдаа орох гээд шүү дээ. За. Ажилд орох гээд байна. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө биеийн жингээсээ 2 дахин их 3 дахин их гэдэг чинь хажууд нь цүнх хөрүүлчин заяа. Хулгаас юм ил аваа яваад байхгүй цүнх рүүгээ хийчихнэ. Йоо за. Жижиг нь охооч нь уу? Тий, өөрөө хийчихнэ. Би дараад энд намайг карманда хийгээч гэдэг үгийг нь зааж өгөөч. Оо за тэгжиж карманаас юм авна штэ. Тийм штэ, ингэж чи карманд орно штэ. За тэгэнгүүтээ би төөрчлөө эзнээсээ төөрчлөө танаа төр байж болох уу гэ гэрт нь оруулах үг зааж өгнө. Тэг гэрт нь Гэрээс нь одоо юм Алтмаг шаардах. Аяг нь охооны цүнх гэхэр юу ах вэ? Тамхины ишийдэг цүнх. Тамхины хайрц. Тамхины ишийдэг сүх баг. Эцэг нь авч. Аяг нь охооны цүнх нь тамхины хайрц. Би тамхины хайрц. За тэгэнгүүтээ буцаага тэр айлаасаа зүхтаахад одоо нөгөө нэг яаж ийсэн ч намайг зааж өгөхгүй шүү гэдгийг бол хатуу сануулна. за Тий, намайг би чи баригдах юм бол би танихгүй шүү чамаа гэл. Нөгөөд гэдгсэн ч та манай эзэн энэ намайг яаж исэн ч битгий зааж өгөөрэй гэж хэлсэн шүү. Тэгээд одоо тэр айлаасаа зүхтааж явахдаа одоо нөгөө нэг код мод одоо энэ хаалган кодын хит юм бэ ингэж хүнтэй тэгж яриул сургана. За. Тийм өгүүлбэр сургана. Тэгээ ер нь энэ хахад л болно дөө. Манай нохоо нэг олон юм хэрэггүй. за Чиний нохоо бол ямар ч тэр конопонд хүрэхгүй шүү. Айл ч юм нэг конопонд. Тийм болохоор Дэвтний конопонд ч хүрэхгүй. тийм болохоор хүнээс энэ конопонд хит юм байж асуулгаад байгаа байхгүй. Танаа нохоо бол баригдчул тэгээ эстэй зааж өгөхгүй намайг очивол чанаад иччих. намайг ингэнэ нохоогоор тамиг цулгаж ирээд ширхэглээ зардаг. Ерөөсөө нэг бизнес ажлынхаа зарна. Нэг юм аяг тэр сүртэй. аяг нохоо цүнх өрүүлдэг гэсэн. Авсан юм цүнхтэй. Нөгөөд тамхины хайрц. Йоо за мөгийн
хамтран ярьж ярьсны дараа чи нохооныхоо 10 өгүүлбэрийг хийлээ шүү зөө. За. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгмээр хамтран ажиллаж байна. За би энэ wellness гэдэг үгийг ерөөсө буруу дутуу ойлгож явсан байлаа. Одоо би маш сайн ойлгодог болсон. Wellness гэдэг чинь эрүүл мэнд, гоо сайхан, үсний эрүүл мэнд хүртэл бүгд орд юм байна шүү дээ. Тэгэл ерөөсө хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтгийг wellness гинэ. Вэ хажгаа. За. За Wellbear Shop цэгмээр сайт нь албан ёсоор үс ажиллагааны Well Londo за тэгээд энэ брэндүүдийг оруулж ирдгийг бол манайхан сайн мэднэ. Гэхдээ Londo Well гэхлээр манайхан үсний будгаар нь бодоод байдаг. За Londo ч л гэхэд одоо ингээд манайхан өсчөнд ороод одоо сүүлийн үед тэрүүтэй анзаарсан бол үсээ угаасны чинь дараа нэг гоё толгойд чинь ингээд нэг юм сэрүү татдаг юм төрхөж өгöd байгаа биз. За тэр чин Лондогийн бас үс ажиллагааны цогт бүтээгдэхүүнүүдийн нэг. За үсээ эндүүдүүл сэнсний чин дараа бас ингээд нэг гоё юм шүршиж өгöd байгаа биз. Энэ чинь бас Лондогийнхаа. За ер нь бол маш олон төрлийн үс ажиллагааны бүтээгдэхүүнүүд байдгаа. Тэгээд чанартай урт хугацаанд туршигдсан албан ёсны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд гэхэлэр бидний одоо сайн мэддэг Gat Pro байна. За тэгээд бас нөө төмрийн бэлтгэл байгаа. Төмрийн бэлтгэл нь амар гоё штт ингээд шууд сороод уучдаг аюу гоё амттай. Тэнгүүл төмрийн бэлтгэл гэхэлэр намайг лавдаг анх жирэмсэлж явах үед нэг амар заваа амтаа тэрийг ухаар бүр дотор мухаар одоо агуулад бүр амьд болсон байхгүй. Тийм. Одоо тийм байха болцсон. Энэ Wellbear Shop цэгмээс оруулж ирдэг тэр төмрийн бэлтгэл амар гоё заяа. За дээрээс багт бүр алимт хатаас зоож аваад идүүлж ирсэн шүү. За тэгээд арьс арилгааны бүтээгдэхүүнүүд байгаа тэгэхээр та хүссэн газараа хөвлөд авах боломжтой байгаа шүү. Энэ Neoxin гэж бичсэн байгаа. Би нэг ах Neoxin гэж уншаад байдаг байсан байхгүй юу? Тэгсэн чи тэрийг Naoxin гэж уншдаг гинэ. Naoxin. Тэрийг нас би сайхан мэдэж авчихлаа. Naoxin гэдэг нь яг юу юм? Бас юм уу ашиглах байхгүй амар. Тий. Тэгээ одоо Naoxin гэдэг нөгөө нэг хуйхны скраб амар алдартай байхгүй юу? Одоо нөгөө скраб хуйхаа скрабдаг ус болоод бид нар хаагтаад байдаг. Тэгээд усны булцуун ингэж нөгөө бохирн сайн арилахгүй ус унаад идэм байна л да. Тэгэхээр энэ уг нь бол энэ хуйхны тэр нөгөө скрабыг байнга хэрглэж ингэж нөгөө нэг би саяхнаас тэр скраб гэдэг юм чи мэдлээ шүү дээ. Хүн болсон. Нөгөө найз хэрэгтэй болсон чи нөгөө чинь хурж ирээд скрабтаад аллаа тэр чинь нэг юм элсний ширхэг шиг тийм ширхэгтэй юмар солиоруулд юм байна шүү дээ. Хуйхны скраб байгаа, нүүрний скраб, зөөлөн скраб байгаа. Тэгж өвдөхгүй, нүрийг бол өвдөхгүй сайхан зөөлөн гоожуулна. Биений скраб байгаа, кофений шараар хийсэн. Зөвхөн 13-ны 10 өөр скраб байна миний. Ирхий орны скраб. Яа, анжгаа бажгаах тийм ийм хүмүүстэй хамт ажиллах жоо гомдмоор л яах тийм. Чи скрабыг миний харин юу яасан? Хамгийн хэрэгэлдэг гээд дунд турууны ямар скраб дууссан байна. Завараа. Дуусти. Дандаа хамраа авах. Ятаг тоглоно. Гэрлээсээ мэдээд авчих юм шүү дээ. За тэгээд хөрвүүлж авъя гэвэл 77.11 гэдэг утгаар залгаарай. 77.11 Тэгээд Wellbear Shop цэгмэн гэдэг сайт руу ороод бас онлайнаар захиалж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгмэн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За мөнхөд нохоондоо хэлүүл сургах 10 өгүүлбэрэл дурдна уу? Хурууга даран тоолно уу? За нэгдүгüүрх нь эмэгтэй хүнийг өргөдөг л өгнүүд сум. Тий ямар сайхан бүсгүй вэ гэж манай эзэн хэлүүлж байна. Манай эзэн хэлүүлж байна. За окей. Өглөөгөөдийг л хэлж байгаа. Тэгин тий. За тэгэнгүүт дараагийнх нь та ганцаардаа гүйц манай эзэн хэлүүлж байна. За тий тэгээд юу яа тий номцчгтээ тааруул та бол эмэгтэй хүн биш хулгайч гэж ойлгосон. Манай эзэн хэлүүлж байна. Энэ хулгайчийг хараарай хүмүүсээ гин. Харсан юм уу? Намайг юм болгож харсан юм уу? Хүн гүтгэж байна. Бузар гүтгдэг. За. Дараагийнх нь тий тантай хамт тий ингээд хамт сууж болох уу гэд манай эзэн хэлүүлж байна. За дөрв болсон. Тий. Ямар муухай боол эзний харьцаатай бид хоёр ч одоо. Миний би эзэн нэвч эзэн гэхгүй яхаа юу? Тийм шүү дээ. Муухай. Тэр чинь миний гэр бүл, миний нохоол миний гэр бүл заа юу. Хитэ би юм болгоод болдог ч гэсэн. Тэрнээс өөр юм байхгүй. Чам шиг л одоо нохоогоор хулгай хэлэхгүй. Гэхдээ л миний гэр бүл хөөе. Би яриад эзэн мэзэн гэхгүй. Тэгэл чи үлсгөрөө чанаа. Тэгтээ хүүхний зүрх сэтгэлийг худгаалж шүү дээ. Би юу? За дөрв байгаа штэ. 4 5 6 үлдсэн.
6 үлдсэн. За өөр юу гэж хэлүүлт юм блэ вэ? Өө, стан үгийн байдлаггүй хүүхэн найрд сураагүй шаарчтэй. Тэг тухайн үеийн Таны хөдөлгөөн гоё эдэр гоё хэлтэй. Чи тэгээд ардаас Чинь яасан гоё кино сайтаар уншаад байсан шүлгийнхаа мөртүүдээс явал ямар та. сайтаа. Би чамд хайртай гэдэг үг байдаг гэдгээ явдаг штэ. За, яасан бэ? Шүлэг зааж өгөх юм. Шүлэг үү шүлэг. Тэгжээж уйраа штэ тэр эмэгтэйгээ. Хөөе ингэх юм байна. Та шүлэг зохиогоод өгчих юм байна. Шүлэг цээжлүүлчих юм байна заяа. Нохоо шүлэг уншаал. Вау, энийг яаж цээжлүүлсэн гэж. Тэгвэл ингэх юм үү те? Манай эзэн. Таны төлөө өгөхгүй. Тий, таны төлөө өгч багт нь. Яг. Болж. Нөөцгөө чи дааш харахгүй. Чи нааша хараад би үхэн. Ногоо тий. Уртас хэлбэр Ингээдээ суудлаа заасаад уушаа араас Тэлбэц отаараа Уярцсан. дахиад дэмэр үлсэн бол өвч шууд Үхэж багт дээр очсон. За тэр шүлгээ гүйцээлтэй. Таны төлөө өгч багт нь. Та болцоо. Би марцсан. Цааш нь явуул гэхээр номын цэцэг салахгүй. Хамгийн гол point нь үлдчихэд байна. За тэгээд дуусчлаа би гүйж. Та яагаад марцсан гэж аваад байна. Би сонсомоор байна. Муу яа марцсан. Номын цэцэг гадаа өглөө. Отара нэгтэй сэглүүлсэн. Одоо За одоо болсон. Уусаа нэвтрүүлгийн цаг болох байлаа. За одоо Эрдэмэд саналаа нэгэндээ өг цаг ирсэн. Манай дөрөв хөтлөгчийн хинээр нь нохоогоо сургууль болох вэ? Аад мөнхбат бэдэн номоо вэдэн гэрлээ гэдэн анчгаа. За над дээр ирж байгаа. Би өөртөө саналаа өглөө. Би ч гэсэн өөртөө өгнө. Би нохоогоо маш сайн. энэ өөртөө өгдөө. За би ч гэсэн өөртөө өгдөө яаш. За дөрвөлээ би биэндээ өөртөө өгцөн үү? Тэгээ. Би энэ гурыг сургасан хүн шүү дээ. За. Тэгэхээр өөртөө өгөхгүй тэнд өгөхтэй хийж одоо. Намайг чинь жоохон буруу сургацсан юм. Нэг хоо өгшөлтөө сургасан. Тэр үед нөгөө цалин өгч авахгүй байсан юм. Тэгээд нэг жоохон хоо өгшөлтөө сургасан. Тийм ээ. Одоо ингэж жоохон юу яаж байна? Жоохон санаа зовж байна. Нөөц жоохон тэгээ сургацсан юм аа. Нэг тэгээд сурцсан юм сураар боож болдгүй юм байна да. Бүх юм захтаа тэгээ цалин гин болоод идэх. Гараал явдаг. Үнийг хараад ордог гэж та. За санд асуулгын дүн гарсан байна. Манай лайвыг яг одоо 584 хүн үзэж байна. Санд асуулганд 441 хүн оролцсон сайн байна. За манай дөрөв хөтлөгчийн хинээр нохоогоо сургууль болох вэ? Аад мөнхбат дээр өөрийнх нь саналтай нэлээд 85 хүн буюу 25%. За номин дээр өөрийнх нь саналтай нэлээд 72 хүн буюу 21%. За гэрлээ дээр өөрийнх нь саналтай нэлээд 70 хүн буюу 20%. За анжгаа дээр өөрийнх нь саналтай нэлээд 218 хүн буюу 34% санал авч ийхүү санал асуулгын ялагч боллоо. Тэг яаж ялав? Чи ядчил нохоогоо ингээд жордонд баалгаж шээлгэж сургана гэдэг чинь айгүй чухал шүү дээ. Ивих хөрхи тэр мө гуйлах чинь нохоо. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 2-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү хамтдаа 20 жил сүрэтээр Эден компани за мөн Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн хамтран ажиллалаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3